Сайн байцгаана уу хүмүүдээ. Өнөөдрийнхөө хичээлд оръё. Бид тэлийн хичээлээрээ Б хэсэг үзсэн байгаа. Тэгэхээр одоо Б хэсгээ давтаж уншицгаая. Том Б хэсэг, жижиг Б хэсэг. За энэ бол дармал хэлбэр нь байгаа тийм үү хүмүүдээ. Бичмэл хэлбэрийг хэрхэн бичгийг багш нь видео хичээлээрээ заасан байгаа, тэндээс үзээрэй. За том Б хэсгээр өгүүлбэрийн эхэнд тохиолдолд ордог тухайн үг өгүүлбэрийн эхэнд орвол том Б хэсгээр эхлэж бичдэг. Ардаа их шигтэй задгаа үеэр уншия бүгдээрээ. Ба урт ихшгээр уншиж байна. Дуудлага нь ба дуудах хэмжээний хувьд арай урт болж өгч байгааз. Одоо тэгвэл хас ихшигтэй тохиолдолд бай ардаа эд тохиолдолд Б ихшгээс шалтгаалж хэрхэн үеэр дуудагдаж унших нь мэдэгдэнэ. Б Би Ба хас ихшигтэй тохиолдолд бай. Хас ихшиг бүтээж байгаа гол ихшиг маань хагасын байгааг бүгд мэдж байгаа. Хагасын гэдэг маань дээрээ цартагтай хэлж байгаа. Бай. Бо Буй Бо Оо гişгэн дээр хос ихшиг бүтдэггүй. Бу Та бүгдээ одоо нэг үедээ үг уншия. Ба гэсэн үеийн дээр элийг залгаад балла. Нэг үедээ үгийг шууд уншина. Балла. Нэг үедээ гэдгийг яаж мэдсэн бэ? Нэг их шиг орсон учраас. Бал гэдэг үг маань эр үгүй, эм үгүй. Эр үг. Яагаад илээ? А шиг маань эр их шиг учраас эр үг гэж тооцдог. Балла. За тэгвэл ба гэсэн үеийн дээр гүйгүүлэгчийн сольж уншия. Бар
бас, бах. Одоо тэгвэл игшиг үсгийг нь сольж уншия. Бэх. Б гэсэн үеийн дээр гэгүүлэгч үсгээ сольж уншия. Бэл. Бэр. За бо. Бос. Одоо игшиг үсгийн солигдсон тохиолдолд бус. Эс гэгүүлэгч үсгийг солиод уншия. Бух. Булла. Урт ишигтэй тохиолдолд буух. Богино игшгээр бол буха. Бүү гэсэн үеийн дээр үг бүтээн уншия. Бүл. Гэгүүлэгч үсэг маань солигдсон тохиолдолд бүр. Бүр. Р. Бүр. Бүс. Бүх. За би гэсэн үг. За ямар тохиолдолд би гэдэг маань өөрийгөө хэлж байгаа тохиолдолд би ном уншив. Би хичээлээ хийв гэж хэлэх тохиолдолд би гэж богино игшгээр за гэтэл би гэж үг бас байдаг. Уртаар би ялгаатайгаас би. Надад бөмбөг би гэдэг маань байгаа гэсэн үг. Манай ээж гэртээ би гэвэл байгаа гэдгийг утгаар би гэсэн үг илэрхийлэгддэг байх нь би. За би гэдэг үг маань ихэвчлэн өгүүлбэрийн төгсгөлд ордог үг байгаа. Би. За хагасыг авчаар би. Ялгаатайгаас би чигийн би өөрийгөө хэлж байгаа тохиолдолд би. За би үсгийг нь томоор эхлүүлээд бичвэл хаана орох вүлээ? Би гэсэн үгээр өгүүлбэр зохиогоод өгүүлбэрийн эхэнд том б үсгээр эхлэж бичдэг байгаа. За өгүүлбэрийн дунд бол дандаа жижиг б-гээр үг маань ордог. Үгийн дунд бас жижиг б маань ордог тийм ээ. Одоо бүгдээрээ бөө гэсэн үеийн дээр урт игшгээр үг бүтээн уншия. Бөө.
Бөөр. За хоёр үетэй үгэн дээр бүү. За ингэж бичигдсэн тохиолдолд буд гэж уншигдана. Нэг үетэй үг байгаа. Ард нь уртыг шиг авбал будаа болно тийм үү? За будаа. Унших болохоор үгийн дунд байгаа нэг өгүүлэгчийнхаа өмнөөр үйлж уншдаг. Будаа. Будаа. Хүүхдүүдийн нэг гаргаад идэг алдаа бол буу гэж уртаар уншичаад даа гэж залгаад идэг. Буу даа болчиход идэг. Будаа. 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 Танд өгшигтэй тохиолдолд бод гэдэг үг үүснэ. Бод. Бод. Сон. Бодсон гэхэд одоо үгийн төгсгөлд ямар үсэг сонсогдож байна? Бодсон ямар үсэг бичих үү? Ямар авиагаар дуудагдаж байна? Бодсон. Бод. Сон. За бодсон. Үгийн дунд хоёр гээгүүлэгч байгааз гээгүүлэгч үсгийг ялгахад их амархан харагдаж байгаах цэнхэр өнгөөр бичсэн гээгүүлэгч улаан өнгөөр бичсэн их шиг үсэг байгаа. Бод сон бодсон гэд хоёр гээгүүлэгчийн дундуур үйлж уншиж байгаа. Бодсон. За бодлоо гэж бод гэдэг үгийг зөв бичиж уншдаг байхад ард нь бодлоо гэж уншиж болно. Бодлоо. 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 За гэтэл хүүхдүүдээ бодов гэвэл дов гэдэнт доо гэсэн задгаа үе хэлэгдэж байна. Бодов. Дов. Бодов. Ялгаагийн сайн анхаараарай. Бодов доо гэж хэлэгдэж байгааз гэтэл бодсон гэхэд бод сон гэд ард нь их шиг ерөөсөө хэлэгдэхгүй байгаа. Бидний зөв бичиж сурахад хамгийн чухал нь авиагаа зөв сонсох, зөв дуудах чухал шүү. Бодсон. За тэгвэл энд будсан гэж бичвэл энд о маань өө ихшгээр хэлэгдэнэ. Буд. За тэгвэл энд байгаа их шиг нь ямар их шиг бичигдэх үү? Буд сан. А их шиг сонсогдож байгаа. Бас мөн үгийн эхний үед уу их шиг байвал хойшид байгаа их шиг нь а их шиг байдаг. Богино их шигийн хувьд яригддаг а их шиг. Будсан. За будлаа гэвэл буд гэдэг үгийг зөв уншдаг, зөв бичдэг байхад будлаа гэдэг үгийг зөв уншиж бичиж чаднаа. Будлаа. Лаа гэд үгийн төгсгөлд их шиг сонсогдож байвал уртаар бичдэг. Их шиг сонсогдож байвал уртаар бичдэг. Будлаа.
Будлаа. Буд гэсэн үгэн дээрээ будав болгоё. Будав. Дав гэхэд одоо да гэж сонсогдож байгаа. Да. В. Будав. В. Ардаа гээгүүлэгч үсэг маань эгшигтэй хэлэгдэж байна уу? Эгшиггүй хэлэгдэж байна уу гэдгийг маш сайн ялган сонсож уншиж сурах хэрэгтэй байх нэ. Үгийн донд Б үсэг орж болох болов бүгдээрээ нэг үгэн дээр бичиж үзье. Хоо гэсэн үеийн дээр багш нь ил залгалаа. Холлоо. Холлоо. Баа. Холбоо. Нүгдэдээ нэг зүйл ажигласан баг. Б гээгүүлэгч маань ардаа дандаа их шигтэй уншигдэж байгааг хол баа үе битүүлэн ордгоо байх нь байна, тийм үү? Холбоо. Үгийн донд Б гээгүүлэгч орж болж байна. За том үсгээр бас эхлэж болно тийм ээ. Ямар тохиолдолд вэ? Тухайн үг өгүүлбэрийн эхэнд орсон тохиолдолд. Ба. Бам. Бар. Одоо ямар их шиг бичих бол? А их шиг бичнэ. Яагаад гэлээ? Үгийн эхний үед А их шигтэй бичсэн унсан тохиолдолд бам бар бамбар бам гэд ард нь их шиг сонсогдохгүй байгаас бам бар бамбар бамбар гэсэн үгээр өгүүлбэр эхэлсэн тохиолдолд том бэсгээр эхлэж бичнэ. Бөмбөр гэж бичье. Бүр ингэж бичвэл зөв үү? Буруу шүү дээ. Яагаад гэлээ? Эрэм их шиг нэг үгэнд хамтдаа ордоггүй. Эхний үед өө байвал хошид агах их шиг нь өө байна. Бөмбөр. За дараагийн үгийг бүгдээрээ бичье. Ба. Бэ. Шин. За иш гээгүүлэгчийн араас ямар их шиг бичих болоо хөвгдөдөө. А байгаа болохоор А их шиг бичнэ гэж бодож байна уу? Үгүй. Үгийн донд иш гээгүүлэгч орсон тохиолдолд богино их шиг бичгээр бол зөвхөн И их шиг л бичдэг. Игээс өөр их шиг бичдэггүй. Байшин гэсэн үгээр өгүүлбэр эхэлсэн тохиолдолд том бэсгээр эхлэж бичигдэнэ. Байшин. Үгийн донд иш гээгүүлэгч орсон тохиолдолд ард нь богино их шиг бичгээр бол И их шиг бичнэ. Байшин. Хэлний үгийн энэ байна. Байшин. Бай гэсэн үгэн дээр сан гэж бичье. Байсан. За үгийн эхний үед А байвал хошид агах шиг нь А байна. За энд нэг алдаа байгаа. Байсан гэсэн үгээр өгүүлбэр эхлэх нь гэж байдаггүй. Дандаа
Байсан гэдэг үг маань өгүүлбэрийн төгсгөлд орно. Ихэвчлэн өгүүлбэрийн төгсгөлд ордог. Байсан. Тэгэхээр зэрэг өгүүлбэрийн төгсгөлд орж байгаа үг маань том Б үсгээр эхлэж бичигдэхгүй шүү дээ. Жижигээр бичигдэнэ. Байсан. Байсан. За байлаа гэж бичиж, бай гэдэг үгээ зөв бичдэг байхад байлаа гэдэг үгийг бичих амархан хүүхдүүдээ. Байлаа. За ингээд орхичихвол зөв үү? Буруу шүү дээ. Яагаад тэгэхээр лаа гэд төгсгөлд нь их шиг маань сонсогдож байгаа тохиолдолд уртаар бичдэг. Байлаа. За бай гэсэн үгэн дээр В гүйгүүлэгч залган бичиж бүгдээрээ уншия. Байв. За байв гэсэн үгээр мөн өгүүлбэр төгсдөг байгаа. Байв. В гэж ардаа хшиггүй үе битүүлэн дуусч байгаас байв. Байна. Н. Хэлний үзүүрийн н. Багш нь зөв бичсэн үү? Байна. Н гэсэн тохиолдолд хард нь богино а шиг бичдэг. Н гэвэл байна. Ард нь богино шиг бичдэг. Хэрвээ урт гişгтэй бол байна. Наа гэж сонсогдно. Сонсогдож байгаа тохиолдолд наа гэж уртаар бичнэ. Байна гэд ард нь аа гişг маань сайн сонсогдохгүй байгаа тохиолдолд богино аа гişг бичдэг. Хэрвээ энэ аа гişгийг авчихвал байн. Байн. Н гэд хэлний үгийн н болж хэлэгдэнэ. Байн, байн. Байна. Н ялгаатай байгааз хэлний үгийн нийг ялгахын тулд яасан их шиггүй байгаа. А хэлний үзүүрийн энийг ялгахын тулд ард нь их шиг бичиж байна. Байна. За бидний сурах бичиг дээр нэг хүнд үг байгаа. Одоо багштайгаа уншиж суръя. За ингэж бичигдсэн тохиолдолд бар амтны нэр болчих байгаа. За сонсоорой. Барил. Барил. Бари гэж уншихгүй. Арийнх нь ил гүйвлэгчтэй цуг уншина. Барил. 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 За сайн хараарай хүүхдүүдээ. Барил. Барилт. 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 Барил. Дав. За багшийн юун дээр багтахгүй байгаа учраас багш нь доод талд нь бичих гэж байна. За хараарай, сайн харагдаж байна уу? Ба рил. Барил. Дав. Дав гэхээр энд ямар гişиг сонсогдож байна? А гişиг сонсогдож байгааз барил дав. За нэг ясандаа багш нь энд үеэр тасалсан гэсэн үг. Үеэр таслаж мөр шилжүүлсэн. Энэ мөрөнд дэвтэр дээр чинь талбайндаа хурчгээд байвал яах вэ? Үеэр таслаад дараагийн мөрөнд шилжүүлж бичдэг. Дараагийн мөрөнд дараагийн багтаагүй үеэ бичдэг гэсэн үг. Барил дав. Дуртай газраараа үеэр зарлаж болохгүй. Ингэж үеэр зарлаж болох уу? Болохгүй. Мөр шилжүүлэхдээ заавал үеэр зөв таслан шилжүүлдэг байгаа. Барил дав. За барилт гэдэг үгийг зөв бичдэг байхад хүүхдүүдээ барил гэдэг үгийг
Сайн хараарай. Барил. Рил. Ри гэж сонсогдож байгааз барил. Барилт. Илт гэдэг нэлийн ардал их шиг хэлэгдэхгүй байгаа. Барилт. Сан. Үгийн донд ингээд 3 гээгүүлэгч орсон тохиолдолд 3 дахь гээгүүлэгчийн өмнөр үйлдэг. Хамгийн сүүлийн үе маань дараагийн мөрөнд шилжиж байна. Багтаагүй тохиолдолд барилт сан. Барилдсан. Барилт сан. Одоо бүгдээрээ барилтлаа гэдэг үгийг зөв бичье. Барилт. Барилт. Ингээ эл гээгүүлэгч 3 дахь гээгүүлэгч болж орж ирж байна. Тэгэхээр 3 дахь гээгүүлэгчээр эхэлсэн үе маань дараагийн мөрлөө яаж байна вэ? Шилжиж байна. Барилт. Лаа. Барилтлаа. Барил гэдэг үгийг зөв бичдэг байхад барилт гэдэг үгийг зөв бичиж чадна, зөв уншиж чадна. Барилт гэдэг үгийг зөв уншдаг, бичдэг байхад барилтлаа. За дараагийн ямар үг байж болох вэ? Барил. Барил. Дав. Дахиад давтъя. Барил дав. Барил дав. Үгийн донд 2 гээгүүлэгч байсан учраас 2 гээгүүлэгчийг яаж мэдсэн? Нэг дээр 2 гээгүүлэгч орвол 2 дахь гээгүүлэгчээр эхэлсэн үеийн дараагийн мөрөнд шилжиж байна. Барил дав. Дав гэдэг энд аа шиг сонсогдож байгаа. Одоо барилт. Сан. Са. Барилт. Сан. Барилт сан. За барилт гэдэг үгэн дээрээ лаа гэсэн үеэ залгаад барилтлаа гэдэг үгийг бүгдээрээ уншия. Барилтлаа. Лаа гэж их шиг сонсогдож байгаа тохиолдолд урт гişгээр бичнэ. Барилтлаа. Та тэгэхээр хүүхдүүдээ барил гэдэг үгийг сайн уншиж сураарай. Барилт гэдэг үгийг бас сайн уншиж сураарай. Ингэж уншиж сурсан тохиолдолд та хэд зөв уншиж бичиж сурнаа. Унших бичих амархан гэж бодоорой. Хэцүү биш шүү хүүхдүүдээ. Та бүгдээрээ одоо хүний нэр бичье. Хүний нэр бичих нэг онцлог юу илээ? Заавал том үсгээр эхлэж бичдэг байгаа тийм үү? Болт. Болт гэхэд бо. Ба. Л. Болл. Л. Д. Болт. Болт гэдэг хүний нэрийг зөв бичиж сураарай. Болт. За гişгтэй тохиолдолд ба. Л. Бал. Бар. Бар гэвэл ба. Р. Бар. Бал. Бар. Балбар. Бал эхний үеэ уншина. Дараа нь бар гэсэн үеэ уншаад нийлээд бал. Бар. Балбар. Бал хэлгээвэрчийн ардалд яг шиг сонсогдохгүй байгааг анхаараарай. Балбар хүний нэрийг заавал томоор бичдэг. Ба сан. Баасан гэвэл яг уу энд урт их шиг сонсогдож байгаа. Ба сан. Са.
хэлний үгийнээр хэлэгдэж байна. Баасан. Баасан гэсэн нэртэй хүн байдаг тийм үү? Баасан. Та хүүхдүүдээ сурах хичгээсээ Б-ийг үлгэж орсон үгээ маш сайн уншаарай, тавтаарай. Баяртай хүүхдүүдээ.